Монголын дайнч овг аймагуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулж, дэлхийн талыг эзэлж явсан бидний өвөг дээдэс их эзэн Чингис хааны онгоныг олсон талаар нэг хэсэгтээ хэвлэл мэдээллээр шуугиж байгаад намжтгаа. Тэгвэл энэ удаад Францын эрдэмтэн үнэхээр олсон гэсэн баттай мэдээллийг бидэнд өглөө. Чингис хааны яг булш гэх юм дээ, булшны хувьд болохоор зэрэг яг хаана байрлалтай одоо хаана байгааг нь бол олж тогтоосон байгаа. Тэгээд энэ болохоор орчин үеийн техник, технологи, электрон бүх тийм багаж хэрэгслүүдийг ашиглаад хаана байгааг нь тогтоосон байгаа. Гэхдээ ер нь бол Монголын ард түмний тийм тэр хүсэлтэй тэрний ирмэлцлийг бас хүндэтгэх ёстой. Тийм болохоор зэрэг тэр олдсон тийм булшийн шууд нэг тийм биднэрт ямар ч тийм зорилго байхгүй. Ер нь бол энэ талаар мэдж байгаа хэдэн хүмүүс байгаа. Гэхдээ энэ бол нууцлалын хэмжээнд үлдсэн байгаа. Ер нь бол Монголын одоо эрх бүхий байгууллагууд тийм Монголын одоо эрх бүхий байгууллагууд маань энэ булшийг хизээ нэгэн цагт малтах тийм юу лээ зөвшөөрөл гаргаж эрх үүргийг өгөх юм бол энэ нь яг зөвхөн Монгол хүмүүс л байх болно гэж бодож байна. Тэгээ гадаадын бид нар шиг энэ шинжээчдийн хувьд болохоор зөвхөн нөгөө зөвлөх маягаар л ажиллах байх. Гэхдээ яг бид нарын хувьд болохоор зэрэг энэ булшийг малтаж нэг тийм ямар нэгэн зорилго бол байхгүй. Бидний хувьд Чингис хааны онгоныг бурхан халуун уулнаа оршдог гэж түүх судруудад бичснээр төсөөлдгөө. Тэгвэл үнэхээр олсон эсэх талаар бид Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгчээс тодруулсан юм. Тэрээр ч мөн баттайгаар үгүйсгэсэнгүй. Чингис хааны онгоныг бол бурхан халуунд байгаа гэж олон судлаачид итгэдэг шүү дээ, тийм ээ. Энийг бол ухаж малтахаас нааш хинч одоо баттай хийж болохгүй, тийм ээ. Гэхдээ энд бол хүрэн гэсэн ойлголт байхгүй. Энд бол хөндлөн гэсэн ойлголт ерөөсөй байхгүй гэж бодож байна. Монголын археологч төлөвийн талаар бол хатуу байсуртай байгаа. Энийг ч хүрэхгүй, тэр дундаа гадаадын өмнө хүрэхгүй. Хэдэн жилийн өмнө бол нэг Америкийн хятад бол тэргээр яваад янз янзын судалгаа хийгээд явсан ийм скандалны түүх байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бол нийт нийгмийн хүрээнд, судлаачдын хүрээнд, одоо яам тамгын газрын хүрээнд бол энэ асуудал анхаарлаа хандуулсан байна. Энд бол ерөөсөй гадны өмнө нэгийг ч оруулахгүй, хязгаарч оруулахгүй. Энэ бол ерөнхийлөгчийн зарилгатай газар байна. Тэнд байгаа гэдэг бол бид нар итгэдэг, тийм ээ. Итгэж явах хэрэгтэй. Монголын ард түмэнд тэнд итгэж байгаа. Эзэн Чингисийн онгон бол Монгол нутагтаа байгаа. Зарим хүмүүс ярьдаг шиг Хятад байгаа, тийм ээ. Шинжаанд байгаа, Оросд байгаа. Энэ хүмүүс бол бид нар итгэдэггүй, энэ бол худлаа гэж үздэг. Энэ бол Монголдоо байгаа, Монголын ард түмний шүтээ юм, тийм ээ. Ямар ч олсон гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Гэхдээ хаана гэдэг нь төрийн нууц хэвээр үлдэж байна. Гэхдээ Франц эрдэмтний хэлж байгаа шиг цөөн тооны мэддэг хүмүүсэнд задруулбал үндэстний асуудал үүсэх нь мэдээжээ. Өнгөрсөн оны 11-р сард мөн гадаадын хэвлэл мэдээллээр тэр дундаа The World News Daily Report.com цахим хуудсанд их эзэн Чингис хааны онгоныг замын ажил гүйцэтгэж байсан хүмүүс олсон талаар мэдээлсэн удаатай. Хинтээ аймгийн Өндөр хаан сумын нутаг дах Ононголын оролцоо зам засч байсан хүмүүс газар доороос олон тооны хүмүүсийг хамтад нь оршуулсан хэрэг сүрийг олжээ. Тэднийг зас янзлалгүй маш том чулуундор оршуулсан байна гэж бичсэн удаатай. Хэрэг сүрийг 13 дугаар зууны үед буюу их Монгол улсын хаадынх байж болзошгүй гэж үзжээ. Энэ нь ч нотлох баримтуудын таамаглалтай. Сайтад бичснээр Бээжингийн их сургуультай хамтран ажиллаж байгаа эрдэмтдийн баг хэрэг сүрийн хамгийн дээд талд байгаа 68 шарил нь бунхныг барьсан боолуудын шарил дараа нь тэдний нууцыг чанд хадгалахын тулд хөнөөсөн гэж үзжээ. Мөн 12 морины шарил олдсон нь их хаанд хүндэтгэл үзүүлсэн явдал юм. Бунхны эд зүйл энд тэндгүй тарсан ихээхэн илэгдэж хуучирсан нь голын сав газрын дор барилсан байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэжээ. Өндөр биетэй эрэгтэй хүний шарилаас гадна 16 эмэгтэй хүний шарил олдсон нь их баг хаттыг хамтд нь оршуулсан. Дээрх эрэгтэй хүнийг 1215 оноос 1235 оны хооронд нас барсан 60-аас 67 настай гэж тогтоосныг үндэслэн их эзэн Чингис хаан байж болзошгүй гэсэн таамаглалт хүрчээ. Мэдээж бунхан 7 тонны хүм мал эд зүйлс байсныг дурдсан байгаа юм. Энэ хэрэг сүрийг Чингис хааных гэж тооцоолбол энэ зууны хамгийн том археологийн нээлт болох нь тодорхой. Түүхэн сурвалж бичгүүдэд их хааныг оршуулахдаа голын усыг хярж байгаад бунхан босхон хатад түшмэд боол мал дагуурсын хамт оршуулдаг тухай бичсэн байдаг. Хэрэг үнэхээр Чингис хааны бунхан дээр дурдсан Франц эрдэмтний хэлсэн шиг олдсон бол гадныхан байтугай монголчууд өөрсдөө гар хүрхийг сэрэлнэ. Энэ байр суурьнд ч монгол эрдэмтэд нэгдэжээ. Харин хулгайч нарын гар урт гэдгийг үүнд мартах ёсгүй.